бичиг баримт болон эх 5 жилийн одоо асуудлыг хилцэж байгаа энэ үед бас бусад төлөөлөгч нартайгаа санал нэг байна. Байгууллага хариуцж байгаа удирдлагууд болон дүүргийн засаг дарга нар бас энэ дээр сууж явах нь зүйтэй болов уу гэж бодож байна. Яг би нэг саналаа хэлье. Одоо энэ Монгол Улсын засгийн газраас энэ нэг шууд автоматар 9% одоо төрийн албан хаагчдыг цомогдох гэдэг нэг юм одоо ажил явагдаад одоо бид нар зарим нь одоо жоохон бодлого барьж ийн цомогдол дээр ажиллахгүй болов жишээ нь ийм байгаад байгаа нь. Энэ дүүрэг болгон дээр нийгмийн хөгжлийн хэлтс дээр индексийн мэрэгжилтэн гэж нэг хүн байна. За тэгээд статистикийн хэлтс нийслэл, за тэгээд дүүргүүд дээр статистикийн хэлтс байж байгаа. Бид нар энэ бодлогын бичиг баримт бидний одоо хийж хэрэгжүүлж байгаа ажлуудын анх одоо эхлэхэд гараан дээрээс ямар байгаа юм, тоон үзүүлэлтүүд, за нийгэмд үзүүлэх нөлөө, за энэ одоо индекс болон интеграц, за бусад одоо бүхэл төр статистик тоон мэдээллүүд бол чухал. Тэгэхээр энэ одоо талын мэрэгжилтнүүдэд чадваржуулах, эдгээр одоо байгууллагуудын хөрөнгө мөнгийг танахгүй дэмжиж гадна дотны одоо бас сургалт хөтөлбөрүүдэд чадваржуулах тал дээр бид нар сайн ажиллахгүй болвол бид нар нэг өөрөө өөрсдөө дүгндэг эсвэл нэг олон улсын тоон мэдээнүүд дээр ярьдаг баймаргүй байна гэдэг нэг ийм саналыг хэлмээр байна. Энэ индексийн мэрэгжилтнүүд, энэ статистик гэдэг бол хамгийн чухал ажил албан тушаалтнууд гэж бол би зүгээр дотроо дүүргийг одоо удирдах хүн хувьд бол харж байна. За дараагийн асуудал нь бол энэ хүний хөгжлийн асуудал. Одоо энэ ариун төвийн төлөөлөгчийн хэлж байгаа. Бага насны хүүхдэд дагуулад худгаас ус авахдаа цонхыг хаглаад явчихж байгаа тохиолдлууд хүртэл байна. За энэ одоо сошиал орчноор бид нар хүүхдүүдэд хүмүүжүүлж байгаа ажлыг бол бүгдээрээ хараад сууж байна. Гэтэл энэ соён гэгэрүүлэх хүүхэд багчуудынхаа энэ боловсрал дээр анхаарах тал дээр бид нар хөрөнгө мөнгө тавьж нийгмийн бодлогын асуудал дээр нэг анхаарахгүй болвол энэ бол бас бидний нэг хийх ёстой ажил юм болов уу гэж харж байгаа. Манай дүүрэг дээр нэг боловсрал 20-30-ийн хөтөлбөр хэрэгжүүлсэн Улаанбаатар хотод ойрхны нэг зовлон байна. Хамаг гайгүй багш нарын хувийн сургуулиуд өндөр цалин амлаад аваад явцдаг. Байгалийн шинжилгээ ухааны багш нар хомсдсон. Тэгээ бид нар боловсрал 20-30 гэдэг хөтөлбөр дүүрэг дээр хэрэгжүүлээд эдгээр хүмүүсийг одоо тогтоож авч үлдэхийн тулд 40% орон нутгийн нэмэгдэл цалин өгч нэг хэдэн математик, физик, химийн багш нарыг авч үлдчихнэ. Маш цөөхөн тооны. Тэгээ одоо энэ аслагдсан дүүргүүд дээр чинь бас төрөх их барих эмчнэр байхгүй. Хавдрын эмчнэр байхгүй. Тэгээ адилхан чинь нийслэлийн нэг дүүрэг байж идэг. Эсвэл нэг хувийн эмнэлэг дээр очиж суучдаг. Өндөр цалин амлаад аваад явчихдаг. Энэ тал дээр бид нараас нэг бодлого боловсруулж явахгүй болвол бид нар яг энэ чиглэлийн үзүүлэлтүүд маань жил ирэх тусам унаад бидний хийж хэрэгжүүлэх ажлууд бол багаснаа гэж бодож байна. Нэг эмнэлэг бариад эсвэл нэг эрүүл мэндийн төв нээгээд явахаасаа илүү эдгээр хүмүүсийн одоо асуудлууд дээр анхаараач. Ялангуяа манай дүүрэг дээр байгаа энэ боловсрал, энэ хүний хөгжлийн чиглэлд хийж хэрэгжүүлж байгаа ажлууд дээр бас нийслэл дэмжлэг үзүүлж ажлууд их үр дүн гарах болов уу гэж бодож байна. За энэ үндэсний томоохон хэмжээний контентууд, үндэсний томоохон хэмжээний одоо телевиз, радиогийн салбартайгаа бас манай нийслэлийн иргэдийн хурал хамтарч ажиллавал яад юм бэ гэж бас бодож байгаа. Өмнө нь би бас энэ талаар санал хэлсэн. Бидний хүүхэд багчуудын үзэж харж байгаа, мэдээлэл авж байгаа сувг бол өнөөдөр байхгүй болсон байна. Хин дуртай нь одоо ном гаргаад тэр ном нь өнөөдөр бестселлер болоод явж байгаа тохиолдлууд хүртэл байгаа. Гэтэл бид нар яг зүгээр нэг хэн нэгэн хүн яаж баяжсан тухай, хэн нэгэн хүн яаж амархан амжилтанд хүрэх тухай номыг л 10 жилийн хүүхдүүдэд бестселлергээс сурталчлаад явж байгаа тэр ямар нэгэн бодлого барьж чадахгүй байгаа шүү гэдгийг бас хэлье. За тэгэд эцэст нь энэ инх жаргалын төлөөлөгчийн өнөөдөр гаргаж тавьж нийгэмд бас асуудал болгож тавьж байгаа энэ горхит хэрэлжийн биш богд уулын энэ асуудлыг бол ганцхан богд уулын одоо дархан цаазд газар гэж битгий бодоорой. Энэ бол нийслэлийн Улаанбаатар хотын хамаг аялал жуулчлалын ачааллыг дааж байгаа манай налах дүүргийн 6 дугаар хороо горхит хэрэлжийн асуудал. Би өмнө нь бас энэ тал дээр санал хэлж ирсэн. Нийслэл Улаанбаатар хот зөвхөн горхит хэрэлжийн байгалийн зохицолт газрын амралт аялал жуулчлалын газруудын хогийг ачдаг, бохрын сордог, эсвэл нэг гэмт хэрэг гарвал цагдаагийн одоо албан хаагчтай явуулдаг юм биш ерөөсөө болохгүй. Яг үүндээ цагдаагийн манай налахын горхит хэрэлжийн байгалийн зохицолт газарт ажиллаж байгаа цагдаа нэг хүн байгаа. Тэр хүнд өнөөдөр цагдаагийн купон битгий хэл тийм одоо орох газарч байхгүй гудамж нь машин дотор зогсож байгаа. Тэгээ гэмт хэргийн бүх тоон үзүүлэлтүүд нийслэл дээр буудаг. Нийслэлийн одоо тоон үзүүлэлт болоод яваад байдаг. Энэ тал дээр бас анхаарч ажиллах. За энэ хашаа хайсны стандартыг хэрэгжүүлдэг. Байгаль орчны хамтайгаа уялдаа холбоогоо сайжруулж ажиллах тал дээр бүх төлөөлөгч нарыг бас анхаараарай гэж хэлмээр байна. Ер нь
Тэгээ энэ хийж хэрэгжүүлж байгаа ажлууд дээр яг нэг дуугаараа нэг бодлогоор ажиллахгүй бол 9 дүүргийн ажил 9 дүүрэгт хуваагдаад налахын асуудал зөвхөн налахын хаан уулын асуудал зөвхөн хаан уулын асуудал гэж бас бодоод иж бас болохгүй хаа гэж бодож. Тэгэхээр энэ дээр ялангуяа энэ богдуулын эргэн тойронд за тэр дундаа бас горхит хэрэгжлийн байгалийн зохицолборт газрын эргэн тойронд ер нь нийслэлийн төлөөлөгчнөр хэвлэл мэдээллийнхэнтэй очиж газар дээр нь үзэж харж энэ одоо байгальд ямар ээлгүй хүм малд ямар ээлгүй байгааг бол нэг бас иргэдэд ойлгуулах зүйтэй болов гэж бодож байгаа. Улаанбаатар хот яг зуны одоо энэ 1 сая жуулчин аавна гэж засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого энэний дийлэн хувийг манай нийслэл Улаанбаатар хот ялангуяа горхит хэрэгжлийн байгалийн зохицолборт газар авна шүү. Тэгээд зам дид бүтцийн асуудал байхгүй. Улс нийслэлийн төсвүүдээр энэнийг тавихаар бас нэг анхаарч байгаа үзэж байгаа хүмүүс бол байхгүй. Нэг шороо бужигнсан газар бид нар нэг хэдэн морь унуулж нэг хорхог боодгоор л аялал жуулчлалын нүрийг талхалж байгаа шүү гэдгийг энд бас хэлье.